Орон гарсан 6 ямыг шударга сэвсэл ардчилсан нам 2 энэ тэнцвүүхэн хувааж авахарлсан. Харин ардчилсан нам дотор сайд болох гэсэн гишүүд олон байгаа учраас ерөнхий сайд тэдний учрыг олж дийлээгүй бололтой. Иймээс намрын чуулган хүртэл сайд нарын томилгооны асуудлыг хойшлуулж байна. Тэгэхээр цаг үеийн нөхцөл байдал шалтгаалж дараагийн сайдуудыг томилох асуудлыг хэдийгээр хэлсэн боловч одоо цаг үеийн нөхцөл байдал заавал сарын намуутай харилцан ойлголцох бас зарим асуудал байгаа учраас энэ асуудлыг түр хойшин тавиад одоо намрын ээлжид чуулган 10 дугаар сарын ихэр эхлэх ээлж чуулган нарын асуудлыг одоо өргөн барихын зүйтэй гэж ерөнхий сайд бол ингэж үзэж байгаа. За ээлж тус чуулган хуралдах хэсэг нь бол улсын их хурлын мэдлийн хэрэг. Тэнд одоо ерөнхийлөгч хоргийг авч хэлцэх ийм асуудал бас байгаа. Тэгэхээр ээлж тус чуулган хуралдсан ч гэсэн ерөнхий сайд энэ асуудлаар 6 сайдыг өргөн барих асуудлаар одоо хандах энэ удаад боломжгүй тийм учраас одоо 10 сарын ихэр эхлэх намрын чуулган нарын асуудлыг өргөн барья гэсэн ийм шийдвэрийг бол гаргаад байна. Ардчилсан нам хэдийгээр фракцгүй гэдгээ зарласан ч сайд нарын томилгоон дээр харин фракцуудынхаа амбицийг намын дарга тухай засгийн газрын тэргүүн нь ч дарж дийлэхгүй байна. За тэд урдчилсан байдлаар сайд нарынхаа нэрсийг тохирсон ч сангийн яам болоод зам тээврийн яамыг хэн дөхөө өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй. За энэ хоёр яамны тухайд хоёулаа л их мөнгөтэй яам. Тиймээс Монголын ардчилсан холбооны дарга Женко Батуулга Эрдэнэчимэг гишүүнийг зам тээврийн сайдад зүтгүүлж байгаа ч сайхан бэлэг түүнийг хүлээж авсангүй. Учир нь Эрдэнэчимэг гишүүн Алтан уяг ерөнхий сайдыг унгах коноптарж засгийн газраас өргөн мэдүүлсэн 5-7 төслийг явуулахгүй төлөө чэйжээрээ хамгаалж байсных нь хариуг барьж байгаа хаа. Харин нам дотроо олонхийг бүрдүүлдэг Алтан Гац фракцийнхан Эрдэнэчимэг гишүүнтэй Батгүй гишүүнийг зэрэгцүүлж байгаа ч бусад фракцуудынхаа дэмжлэгийг тэрээр бас авч чадахгүй байгааг зарим их сурвалжууд мэдээлж байгаамаа. Ийм л учраас ерөнхий сайд фракц орондын зөрчлөө дарж дийлээгүй учраас гацаанд орсон байж мэдхээр байна. Ерөнхий сайд өнөөдөр уг нь бол ерөнхий сайд өнөөдөр уг нь сайдуудаа томилоод явах ёстой. Одоо тэгээд юу гэвэл ардчилсан намын хувьд өнөөдөр миний харж байгаагаар бол нэг хүн хоёр сайдын чиг үүргийг хэрэгжүүлээд ингээ явж байна л да. Энэ бол төрийг хямрал руу оруулах гад байна даа гэж би харж байна л да. Шударга сэвслийн тухайд 3 сайдын суудлаа аль хэдийнэ хуваагаад авчихсан. За шадар сайдаар их хурлын гишүүн Баян Сэлэнгийг томилж, байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдаар Бүлгийн дарга Батцэрэг, барилга хот байгуулалтын сайдаар Оюнбаатар гишүүн очихоор болсон. Өөрөөр хэлбэл эвслийн бүлэг засагт 6 сайттай болж байна. Тэгэхээр тэд одоо том намын дотоод зовлонг хүлээхээс өөр сонголтгүй боллоо. Батцэг Амарсанаа нар мэдээллээ. Болтой мэдээ шүү.